Монополчлогсон дэлгүүр гэж ямар дэлгүүрийг хэлэх вэ? Лангуун дээрээ зарж байгаа бараа бүтээгдэхүүнүүдээ жил болгон шалгадаг. Шалгахтаа бүр лабораторийн судалгаагаар орж шалгадаг. Амт, чанар, орц, найрлага гэд бүх зүйлүүдийг нь шалгадаг. Тим дэлгүүр байдаг гэвэл та итгэх үү? Амун дээрээс нь эдний дэлгүүр зарж байгаа бүтээгдэхүүнүүдийг өөр ямар ч дэлгүүр зарах боломжгүй. Би яг тим дэлгүүрийн гадаа ирсэн байна. Магадгүй хүнсний дэлгүүр гэж та бодож болно. Гэхдээ үгүй юм. Эсвэргээрээ энэ бол архины дэлгүүр. Дэлхийд ирэх хамгийн их хяналт шалгалттай тестүүдийг даван туулдаг хамгийн их монополчлогдсон дэлгүүр бол Систем Болгоомжтой дэлгүүр. Энэ дэлгүүрийг анх 1955 онд нээжсэн бөгөөд засгийн газар нь яагаад энэ дэлгүүрийг нээх болсон бэ гэтэл ард иргэдийн сэтгэл санаа, аюулгүй байдал, эрүүл мэндээр хамгийн их хохироодог зүйл бол архи байна гэдгийг судалгааны үндсэн дээрээс гаргаж ирээд энэ дэлгүүрийг нээх нь зөвөө гэж шийдсэн юм байна. Энэ дэлгүүрийн гол онцлог нь монополчлогдсон дэлгүүр. Зөвхөн архийг энэ дэлгүүрээс шивэдэд авч болно. Өөр ямар ч дэлгүүр архийг зарах боломжгүй, зөвшөөрлгүй. Судалгаанаас харахад согтууруулах хундааны сөрөг тал нь зөвхөн архи уудаг хүмүүстүүдийгүй тэдний гэр бүл, үр хүүхэд болон бусад хайртай хүмүүс сөргөөр нөлөөлдөг ажээ. Тийм ч учраас энэхүү компани эрхэм зорилго нь ашиг хийх биш, эсвэргээрээ архины хэрэглээг багасгах юм. 20-р зуунд Шведийн ард иргэд архинд маш их живжсэн юм байлээ. Тийм болохоор ард иргэдийнхаа эрүүл мэнд, аюулгүй байдал бүх зүйлийг харгалзан үзээд Шведийн засгийн газар энэ Систем Болгоомжтой гэдэг дэлгүүрийг нээх шийдвэрийг гаргасан юм байлээ. Энэхүү дэлгүүрийг нээж эхэлснээрээ юу өөрчлөгдсөн бэ гэхлээр Швед ялангуяа архины хамааралтай гэмтэл хохирол бага амссан улс гэж явд юм байна. Хүнсний дэлгүүрүүдээр архины төрлийн зүйл зардаг. Гэхдээ ихэвчлэн архины ямар ч холцгүй эсвэл 3.5%-аас бага архины холцтой бүтээгдэхүүнийг зардаг. Жил болгон нийлүүлэгчнэр 5500 шинэ архины дээжийг явуулдаг юм байна. Энэ дэлгүүр зарагдахын тулд. За тэгээд тэр шинээр орж ирж байгаа тэр 5500 архины шин дээжүүд дээр нийтдээ 66000 тест сорилтыг явуулдаг юм байна. Тэр шалгалтуудыг давж гарсан 300 ширхэг архины бүтээгдэхүүнүүд л энэ дэлгүүр дээр гарч ирж дангуун дээр нь зарагддаг гэсэн үг. Тэгэхээр маш их тестүүдийг явуулдаг. Тестүүдийг явуулахдаа лаборатори дээр тест хийхээс гадна зүгээр архийг намсаж үздэг тийм ажилтан хүртэл байдаг. Тэр ажилт нь нэг ажлын өдөр ойролцоогоор 11 ширхэг архины бүтээгдэхүүнүүдийг амсаж үздэг гэж байгаа юм. Зарим нэг хүмүүст бол гоё л ажиллаж магадгүй. Тэгээд амсч үздэг хүн болохоор ингээд нарийн бичвэртэй ер нь яг юу амтагдж байгаа вэ гэдгийг ингээд тайлбарлсан байдаг. Тэгээд энэ яаж байгаа юм бэ гэхээр хүмүүс бүтээгдэхүүнээ амархан сонгоход тусалдаг гинэ. Маш сайн тайлбартай биччих юм бол хүмүүс олныг ингэж туршиж үзээд дуртайгаа олох биш. Эсвэргээрээ зүгээр шууд энэ тайлбараас нь уншаад энэ над тохирох юм байна гэд нэг л бүтээгдэхүүнээ хэрэглэх юм уу. Тэгэхгүй бол за энэ гоё гэж боддог, тэр нь гоё гэж боддог. Яг ямар амтгдгийг мэдэхгүй болохоор айгүй олон төрлийг амсч үзэх, авах ч юм уу те. Би энэ дэлгүүрт анх орж ирчээд зүгээр Эрдэнсийн уурхад орж ирж байгаа юм шиг санагдчихсэн. Ягаад гэвэл би Шведэд анх ирэхдээ хүүхэд байсан. Энэ дэлгүүр бол зүгээр л тийм хориотой тэгээ нэг юм нууцлагдмал дэлгүүр юм шиг санагддаг байсан. Тэгээ анх би 20 хүрчээд энэ дэлгүүрт орж ирээд зүгээр л бага архинуу зардсан юм байна шүү гэдгийг харчаад жоохон инээд өргөш болж байсан. Гэхдээ энэ дэлгүүрийн бас нэг айгүй чухал авч үздэг зүйл нь юу вэ гэхээр ердөөс ашиг олох нь эдний хамгийн чухал биш. Зүгээр л хариуцлагатай архины бүтээгдэхүүнүүдийг эрүүлэр үйлчлүүлэгчнэр зарах гэдэг зорилготой. Энэ биног гэхэд л энэ тавихын тулд өчнөө шалгалтуудыг давж иж энэ дээр ингээд зарагддаг гэсэн үг. Хамгийн гол шалгадаг зүйл нь жишээлх юм бол энэ үйлдвэрлэгчнэр нь одоо дотор нь ямар орцтой вэ гэдгийг зөв бичсэн байна уу, зөв тэмдэглэсэн байна уу, мөн дээрээс нь яг энэ архиных нь хэмжээ нь яг энэ цаасан дээр хайрцаг дээр байгаа шиг зөв байна уу гэдэг бүгдийг шалгадаг юм байлээ. За тэгээд энэ дэлгүүрийн бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол ажилчид нь архины бүтээгдэхүүний төрлүүд дээр мэргэжилтнүүд ажилладаг энэ чинь. Анх энд ажилд орохдоо бүгдээрээ сургалтанд суудаг. Ямар архи эсвэл вино, пиавыг ямар хоолтой сайн зохицох вэ гэдгийг маш сайн мэддэг. Мөн дээрээс нь яг энэ дотроо энэ дэлгүүр дотор ийм мэдээлэл байна. Ямар төрлийн пиав, ямар төрлөөр ингээд онцлог байдаг вэ гэдгийг бүгдийг ингээд тайлбарлалцсан тийм цаас байна. Цаас байна гэнэ. Тайлбарлалцсан ийм самбар байна. Альва нэг улсад архины хэрэглээ хэрэг байна вэ гэдэг нь соёл, шашин шүтлэг, уламжлал, эдийн засаг, дүрм журмаас хамааралтай байдаг байна. Эдгээр дээр үндэслээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архины хор хөнөөлийг хязгаарлах 3 үндсэн хүчин зүйлсийг тодорхойлжээ. Үүнд архины үн,
согтууруулах ундааны хүртээмжийг хязгаарлах, согтууруулах ундааны зохицуулалттай маркетинг хэмжлэн 3 хүчин зүйлсийг тодорхойлсон байдаг байна. Шведийн засгийн газар эдгээр 3 хүчин зүйлс дээр үндэслэн олон нийтийн архины хэрэглээг хязгаарлах бас багасгах гэсэн үүрэг чиглэл өгсөн юм. Нэгэд удаагүй байхдаа Шведийн парламент архины татварыг нэмж, дэлгүүрийн тоо болон ажиллах цагийн хуваарийг хязгаарлах гэсэн шийдвэрийг удаадаараа гаргасан ажээ. Эдний үнийн хувьд гэх юм бол мэдээж маш үнэтэй. Жишээлх юм бол энэ зурган дээр харж байгаачлан нэг виног энэ дэлгүүрээс орж авлаа гэж бодъё. Цаанаасаа нийлүүлэгчээс эрэхтэй үнийн 45% нь нийлүүлэгчийн үн байдаг. Энэ дээр нэмээд систем болгоохтын өөрсдийн ашиг гэж 10%-ийг нэмдэг. Мөн дээрээс нь нэмээд архины албан татвар гээд 25%-ийг нэмж авдаг. Нэмүү үртгийн албан татвар гээд 20%-ийг бас нэмдэг гэсэн үг. Бараг анхны нийлүүлэгчээс авсан үнийг 2 нугал зардаг. Гэхдээ нэг онцлог нь юу вэ гэхээр архины агуулмж нь их байх тусмаа архины татвар өсдөг. Тийм болохоор виски гэх мэтчлэн өндөр архины агуулмжтай согтууруулах ундаанууд 3-4 нугарч зарагддаг байна. Мөн дээрээс нь энэ дэлгүүр нь 7 хоногт маш хязгаарлагдсан цагаар онгодог. Нэгдгээс 5 дахь хооронд үсрээл 11-ээс 6 цагийн хооронд ажилладаг болвол хагасаандаа 11-ээс 3-ын хооронд мөн бүтэн сандаа байнгын хаалттай байдаг. Тэгээ мөн баярын өдрүүдээр энэ дэлгүүр өртөөсөө онгоодоггүй. Эдний бас нэг хамгийн гол чухал авч үздэг зүйл нэг юм бол архийг хариуцлагатай зарах. Хариуцлагатай зарахтаа зарж байгаа архиныхаа бүтээгдэхүүнүүдийг өртөөсөө рекламддаг. Хэдийгээр ашгийн маржин багтаа боловч 2023 оны байдлаар энэхүү байгууллага нь 12 их найт төгрөгтэй тэнцвүүц нийт ашиг хийсэн байна. Үүнээс тайланд жилийн ашиг нь 144 бум төгрөгтэй тэнцвүүц ашгийг хийж чаджээ. Мөн дээрээс нь энэ дэлгүүр жил болгон 10 сая швед короныг судалгаанд зориулдаг. Архины хам хэрэглэнээс болж гардаг гач нөлөө болон архинаас хамааралтай ямар үр дагаврууд гардаг вэ гэж судалгаа хийхэд зориулагдсан мөнгийг жил болгон зарцуулдаг байна. Зарим нэг хүмүүс энэ дэлгүүрийг хитрхи экстрим юм байна гэж бодож магадгүй. Арайч дээ. Зүгээр ганцхан дэлгүүрдээ л ингэж зарах юм уу гэж юу? Харин шведүүд эсэргээрээ үздэг байна. Судалгаагаар авч үзэхэд шведүүдийн 4-ний 3 нь энэ дэлгүүрийг хамгийн зөв шийдлээ гэж үздэг байна. Орчин үетэйгээ илүү хөл нийлүүлэхийн тулд эдний дэлгүүр нь онлайнаар бас бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхэлсэн бөгөөд та бүхэндээ анзааруулж харах юм бол дэлхийн бүхэл орнуудаас ирсэн бүтээгдэхүүнүүдийг зардаг. Жишээлх юм бол эдний Аз бүтээгдэхүүн хэм бол Японы саке зарж байгаа. Мөн дээрээс нь Солонгосын сүүжүү гэх мэтлэн эсвэл Хятадын энэ юу юм мэдэхгүй л дээ. Тэгтээ нэг юм зарж байна. Тэгээ Аз бүтээгдэхүүнүүдийг бас энэ зардаг. Окей, тэгээд ийм байна. Тэгээ би энэ систем болоо гэдэг дэлгүүрт орж ирээд та бүхэн бас багхан ч гэсэн зүйлийг танилцуулах гэж үзлээ. Шведийн засгийн газар үнэхээр зөв шийдвэрийг гаргасан гэж та бодож байна уу? Үнэхээр архины үнийг нэмж, татварыг нөсгөж, хүртээмжийг нь багасгаснаар архины хэрэглээ нь үнэхээр багасдаг гэж юу? Та бүхэн юу гэж бодож байна? Доор комент хэсэгт бодлоо хуваалцаарай. Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг үзсэнд баярлалаа. Лайк and subscribe дарахаа бити мартаарай. Монополикс за жоохон сандраад биш уушлаарай. Харин бити ягаарай. Бити ягаарлаа. За